Болцоо. Ярилцах цаг байна. За хинтээ болцох чинь. За сайн уу болроо. Нэвтрүүлгийн урилга хүлээж авсанд баярлалаа. Энд чинь нөгөө сайн нөгөө нэг намайг ажилуулдаггүйгээд яасан чи ерөнхийдөө ажилуулсан хүмүүс үү? Өнөөдөр ажил ихтэй байсан уу? Өнөөдөр нийгэм бодлого баян боловсрол соёл шинжилгээний байнгын орон дээр яамны нөгөө хуулийн хэрэгжилтийн талаар Энд чи яамд ажилт юм уу? Тий саяхан орсон ш нөгөө нэг яамд фэйсбүүкээр амар имерхөө хүмүүст ажил олдохгүй байна. Тэ ажлаас аягүй хурдан гардаг. Ажилд авдаггүй гэдэг. Нөгөө нэг залуучуудын нөгөө нэг эртний нийгмийн нэг хурал болсон шүү дээ нэг. Тэрэн дээр байсан охин бохгүй юу? Би ийм дээр сургууль төгсөн, тэсэн хүртлээр намайг ийм хөгжлийн бэрхшээлтэй болохоор хүмүүс ажилд авдаггүй гэдэг. Ажилд орсон юм биш. Яг ийм хүмүүсийг олж яг ингэж ажиллуулах нь зөв байхгүй. Одоо аюул томд өөр газруудад бол одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг мессен дээр шал бэрхшээлгүй нөхөр очсон л арын алганы нэг гар сууж байгаа аюул. Мундаг байна шүү дээ. Тэ хүнээс дутхгүй. Мундаг. эрүүл саруул хүмүүсийн хийж чаддгүй юм хийгээ явж шүү дээ. Би яг хад ингэ цаанаага хөгжлийн бэрхшээлт ингэ дүүцэн. Хөөх юм ингэ ганцаар яваад чаддаг юм байна дээ тэгээд. Ерөөсөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүү ингээ хүмүүс хүн болгон л хардаг шүү дээ. Ингээл. Зөв ядаж тэрнээс авах битээ харж байгаас. Чиний өвчтний шалтгаан юу байсан бэ? сүүл сонсох нь саажилт гэдэг чинь нөгөө нь төрсний дараа бий болдог юм юу гэнэ. Инженерийн алдаанаас болсон гэж боддог байсан боловч төрсний дараа нөгөө нэг шаналт гэж зүйлээд айгүй яригадаад байгаа шүү дээ. Тэрнээс болоод бас энэ төрлийн саажилт үүсдэг гинэ. Одоо энэ хүүхдүүд шарлалт нь ингээл тодорхой хэмжээний шарлалттай байж байгаа л ингээ буурах хэрэгтэй гэж тэгдэж штэ. Тэгэл буурахгүй ингээ сандраад байгаа чинь тэр байхгүй. Хүүхдүүд ингээ саажилт ийм болчихдог байхгүй. Би хичнээн гараа өргийгээд миний толгоонд хэрэгддэггүй энэ өвчнийг саажилт гэж хэлдэг. Өөсө тагин мэдээл очоод те мэдээлэл нь яаж чаддгүй юм байна л да. Би мөхөдөндөө хүрч чаддгүй юм байна л да те. Сайхан охин хөөх юм. Ингээ явж байгаа нэг юм шиг хийж явда харагдаад. Тэгээд тархины саажилтыг аюу мунд байгаа зү. Тий юу ярьж байгаа. Ирүүл ярьж байгаа. Шүтэр дэж аваад би сургуульд орсон цагаас хойш би жил хэрэгцсэн сайжраад яваад. Энэ бол нөгөө нэг сэтгэн бодох чадвараа байнгын ажилуулад тий хөгжүүлээд яваад байхсан миний хөдөлгөөн удам сайжраад байгаа юм байна. Аль болох ажилуулаад авах хэрэгтэй юм биш тарих толгойг нь. Тийж нөгөө тарихныхаа эд хэсэг сэргээх хэрэгтэй юм байна л да. Тийм ээ. Өөрөө ялан дийлж шүү дээ. Боломжгүй зүйл гэж байдгүй гэж байгаа шүү. Одоо улам цааш нь хөгжүүлээд байвал улам зүгээр болоо. Эрүүл болно шүү дээ. Одоо ингээд өөрийнхөө ийм өвчнөд ингээд тэмцээд ингээд сайн болоод өөрийгөө имчилж гин гэсэн. Өөрөө дотроосоо имчилж байгаа. Энэ одоо 20 жилийн дараа зүг зүгээр болоод хүн болцсон бол үнэхээр браво. Шууд ном бичихтэй байхгүй. Шууд шүтж амьдрын нэрээ. Одоо ч ном бичгэрэл байгаа шүү. Тэр бараг л тийм шүү. Тэр хүний дээрээс алдардгүй итгэл нь чамаг одоо ийм хүн болгож төлөвшөхөд одоо нөлөөсөн болов уу гэж бодоод байгаа чи санал нийлж байгаа юм. Тийм манай ээж бол нэрээ үгээр хэлхийн аргагүй мундаг хүн. Өөрөө гаргах зөөр нь болохоо тэгээд хайж чадахгүй. Чадахгүй шүү дээ. Яаж хайх юм? Яаж ч азын эцсийн хүртэл зурлалаа л байж байгаа тий. Амар их сэтгэлийн тийхээ авахгүй тий. Нугарч байгаа зөндөө юм байгаа шүү тий. Шантарч байгаа. Тэгэхэд бол ингээл болгоноо явж байгаа. Эмэгтэй сэтгэл тэгэхээр бүр амар тийм гангаас илүү ахтай байх гэдэг. Зүгээр аимшигтай. Эрэгтэй сэтгэл бол тэгээд мяарад арх уугаал лалала. Архинд ороод нэр. Тэгээд ээж маань ерөөсөө намайг ухаан орсон цагаас хойш юу ч чадахгүй гэж хөвтөд байх юм бод миний охин чи ээжигээ өнгөрөөд өгвөл чи зүгээр л годамжинд гарна. Эсвэл чи ээжийнхээ араас яваад өгнө. Тийм болохоор миний охин айж болох бие дагаад юм хийхийг шигээрээ сураарай гэж. Тэгээд чадахгүй байсан ч намайг загинжаага зодж байгаа юм хийлгэж сургадаг. Тийм биш. Шангаж юм. Тэгээд өөр юм бас суугтын сурахын төлөө. Хүн харин цагаат болохоор ингээд давн туулдгийн гэсэн. Цамцаа цахилгаанд сурчхаа гэдэг. Тэгээ би бүр үнэхээр бүр яаж ч оролдож чадахгүй. Ээж маань загнаад болдгоо тэгэхээр нь ойлоод та ямар хэцүү юм бэ гэж би чадахгүй шүү дээ. Энэ гарцын хүснээр хөдлөхгүй байх чинь би яах юм бэ гэж ойлоос үзсэн чинь чи одоо надад ирэхэд ойлж болно уу? Чи намайг өгөхэд өгвөл чи хиндэ ингэж хэлээд сууж байгаа. Бодомжаар явж байгаа хүнээс чи хуцаа цахилгаанд болох юм уу? Тэгээ чамайг ирээдүйн амьдралд чинь бэлдэж чинь.
Ээж зөв хүмүүжүүлсэн ба шүү дээ. Би ээж бол мундаг ухаантай хүн юм тий. Ийм хүн байх хэрэгтэй шүү дээ. Төлөөлөл ахгүй юу? Нөгөөдөлд үлгэр дуурайл болж байна. Яа мундаг хаттай юм тий. Хаттай сэтгэлийн хат хийж юм. Жиж ингэж хийлдэг нь гэдэг чинь бас энэ хүний өстой ганцганд нь хүргэе гээл те. Хамаагүй маа зориулсан ба шүү дээ. Мундаг хүмүүжүүлсэн шүү дээ. Хацуулгаад өгч тий. Сэтгэлийн төвчөртэй болсон. Ээж нөөрөө тийм мундаг тэгээд энийг өөр их ус мундаг. Өөрөө ус мундаг хараа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг юм хөөрхөн. Донд ингээд ороод 5 дугаар ингээд тооны шалгалт ангиараа унцсан. Тэгэл яавд нэг арай гайгүй авсан гэж оноо нээдэг. Баярын чинь дэглэгээд оноо гэртчил бүгдээрээ хүзэр тоглосон үзсэн чи ээж гаднаас ороод. Тэгээ заяасан шалгалт чи явуулсан гэдэг чинь манай нэлээ балраа тэгэл авсан шүү дээ гэж баярлал хийсэн чи шууд ухаан нөөрн дөндөр алгадаад. Тэгээд шууд нөгөө тавжсэн хүүхдүүд чинь тараал явсан. Тэгээ мэдээж найзуудынхаа дунд тийм байдалд орох чи үгүй шүү дээ тий. Тэгээ ээж рүүгээ гомдоод та өөдгүй ядаж гараа авсныхаа дараа ингэж хэлж болоогүй мүү гэсэн чи би чамайг ингэж 20 он сурах гэж би бүхэл амьдралаа чамд зориулж байгаа юм биш тий. Чи он сурахгүй чамайг хинч тоохгүй. Он сурахгүй чи ямар ч сургуульд орж чадахгүй. Яа на тийм ямар хүүхдүүдээс илүү байл гэдэг юм л. Тийш дээ биеийн хүчний ажил. Гэтэ хөргөнд энд аягүй дарамттайсэн байхаа тий. Гэтэ тийм болохоор үдээ зэрэгтэй байгаа байхгүй. Хэцүү. Тэгэхгүй бол одоо үдээд хинч биш байгаа шүү дээ. Мөн бол энэ хүн ийм болохоор ямарсан те мэдлэг л одоо те чамааг аварнаа ирээдүйд чинь те. Тархич нь л ажилдаг учраас гэдгийг аягүй сайн ойлгосон байхгүй тий. Ийм байна. Арай ингээд амьдралд нэг юмыг нь хориглохоор яалчгүй тийм нөгөө тал нь хөвчих тийм юм байна. Тэгтэл бүх юм нэрүүлэх хүмүүс хожиж чадахгүй байгаад байгаа. F сураалуу. Шалтгаан амар сатаараад ингээд нэг те нэг зөвөр нэг мотивашн байхгүй болчих юм уу яад гэх. Монгол улсад өнөөгийн байдлаар 120 гаруй мянган хөгжлийн бэрхшээл иргэн амьдарч байгаа. Түүнээс хөгжлийн бэрхшээлтэй хөлбөрийн насны иргэдийн 1835% нь ажил хөдөлмөр эрхэж ирсэн харамсалтай тоо байдаг. Энэ бичлэг нь айгүй их шеэрлэгдээд тэгээд Монгол улсын ерөнхийлөгчд хөргөмээр байна гэ тэгээд хүрсэн юм шиг үлээ. Энэ хөгжлийн бэрхшээлтэй их явах юм байна да. Хол явах нь. Хин хийх нь. Сайн байна уу? Таны бичлэгийг үзсэн шүү. Урд нь би таныг харсан бол хэрвээ таны бичлэгийг үзээгүй байсан бол таныг нэрэл нэг тэнэг мангар юм байна, согтуу юм байна гэж харах байсан. Үнэхээр энэ бичлэг хийж яасан чинь зүг болсон шүү. Тийм зөв. Хүмүүс бүр бүгд үзсэн шүү. Тэгээ үзээд, дэмжээд, тэгээ нэрнгээсээ одоо юм хөгжлийн бэрхшээлтэй дээрээс нь ажил олдохгүй. Тэгээ 140 мянган төгрөг сард өгөөд өөрөөс нь гараад ингээ ажил хий гэхээр бусад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь тийм байдалтай байгаа. Харагдах байдлаас нь хараад хүмүүс ажилд авахгүй манай. Тийм. Хурлын гишүүн болоод ингээд хууль санаачлан дач гэдэг юм уу? Чиний бүр хитэн зорилго юу вэ? Би тэгэж уус төр мөргөж боддог шүү. Яг мэдээж сүүлийн үед улсын гурал тийм ээ ямар нэгэн төрийн байгууллагад улс төрийн шийдвэр гаргах төвшөнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бас коватлж оруулах хэрэгтэй гэж мэрэгдэл байгаа. Гэхдээ би тэрний юус ажилбагт л гэдэг үү? Би одоохондоо би залуу байна. Би ямар ч намын гишүүн биш. Миний үзэл бодол төлөвшөөг байхад би аль нэг намыг дагаж сасганд явах хэрэггүй шүү дээ. Яа. Real. Энд чинь авахгүй те. Одоо зүгээр л залуучаа зүгээр юу ч мэдэхгүй ингээл нэг намын баг хэрэгсэл болчихсон. Эцэг ихийнх нь уу? Нах ёстой мэдлэгтэй юм байна. Мөсийг улаанд би яриаг сонсч ирсэн. Надад л аягүй таалагдсан. Хүн гаднах үзмжийг нь хараад тийм дүгнээд авах шаардлага байхгүй. Ажил хийх чадвар байж тийм ч толгоогоо хийж ажил зөндөлнө шүү дээ. Тэгэхэд нэг танил талаараа орчоо тий эрүүл саруул байсан ч гэсэн юу ч хийхгүй одоо. Хийж үтээсэн байхгүй нэг их цан. Зүгээр нэг оронтой бөглжөөл ажлын цагаар төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бол ажлын цагаар байхгүй. Өөш нь хуралдаа тийш нь хуралдаа гэж гараа авцсан. Одоо зарим нь юугаач мэдгүй дэвшээ. Мэдхгүй нам дагаад мангар. Нам дагаад солиороо. Ханыхаа тухай яриач. Манай нөхөр чинь Ийм сайхан залуу. Энд нөхөр хүүхдээ шүү. Хүүхдээ юм уу? Хүүхдээ. Амар хөргөө эрүүл. Нөхөртэй энэ чинь гоё амьдарч байгаа. Болж шүү тэгвэл.
спортын хүн уг нь бол тий одоо яг уу надтай амьдраад нөө хүүхд мөхтэй хараад гэртээ байгаа болохоос шүү дээ. Аавтайгаа адилхан хүүхдээ шүү дээ. Ивэ нэг олсон бол бас болж шүү дээ. Сайн. Нэг хөөлхөө. Тэ өөрхөө хүн биш те. Тэгээ бас адилхан бэрхшээлтэй хүн. Нэг гар нь одоо хуруугүй нөгөө гар нь бас нэг хуруунууд нь бас нэг асуудалтай тийм Төрөлхөө нөө. тийм төрөлхөн зөв. Сайн л цалаа байна. Сайнаар орох удаа эн чинь тийм билцтэй. Ухаантай, сайхан сэтгэлтэй. Нэрээ эмчнэрийн хандлага нэрээ өстө таалагдаагүй шүү. Дотор үзлэх хийх гээд өрөөндөө олонгоосаа би нэг өндөр орн дээр нь өөрөө гарч чадахгүй. Нөхөр маань намайг тэрвэрэд гаргасан чи яана ийм хоёр юм төрөх гээд байгаа штэ гэл. Бүхсүү ийм төрхөд юу яриад байгаа юм. Муухай юм бэ? Муухайчнэр хүмүүс айгу зөвөн байгаа. Сэвлэгч нь ороод ирсэн чинь тэгсэн чинь нөгөө сэвлэгч нь яана тийм юм уу гэсэн чинь одоо тийм төрөх юм бах уу? Яана Муухай юм бэ? манай хүмүүс тийм штэ. Яана. Ямар мэдрэл хэрэгтэй Зүгэн байгаа. тийм л хүмүүс харин тэгээд ажиллаад байна. Нөхрийнх нь гарыг бас хавдаа мавдаа гэл тэгээ ярьж байгаа байхгүй хоорондоо. Одоо түргээд явуулсан биш одоо би төрдгөл байхтай гэл. Мөр арчаагүй юм бэ? Ажлаас нь халуул таар нь олон Өдөр олон тийм үсч болохоор тоодгүй гинэ. Гэхдээ тэр нь хамаагүй шүү дээ. Энд чинь нэг хүнд ингэж хэлээ 2 3 хүнд тэгж хэлж гараад эмзэг хүн байсан бол тий гараад амиа орлол яана. Яа. Тэгвэл хүн биш гэж харж штэ. Ийм амьдтий гэдэргээд ийм юм төрөх юм уу? Би зүгээр юм бодохгүйгээр ээжтэй очиод ярьчихгүй ашгүй ингэн байж юм төрхөөр бодлоо ингэн байж хяналтанд олдоо гэж ярьсан. Тэгээ ээж маань бүр мэлмэртэл байлаа. Өчнөө л удаа би чамаа хүнд тэгж дондлуулаа инглээ тэгдэ гэдгийг нь ч сонсчихсан. Тэр болгоныг би ингэж хүндээр тусгаж авч байгаагүй. Наа чи надад үнэхээр хүндээр туслаа. Яагаад ийм ч хүнээс тийм үг гарч байгаа. Тийш. Загаа халаад юмсан. Тэгээ бөөн баяр болоо. Ээж нь олчж байгаа хоёр юм тий. Гэхдээ ийм хүнээс яагаад Ганц ойлгох хэрэгтэй хүн нөхгүй те. Ийм хийгээгүй мөртлөө яхаар дандаа гимтэй юм шиг юм гэж байх хэрэгтэй би тий. Харин тэр л хамгийн хэцүү. Би ерөөсөө хорхоод ч хоргүй юм тий. Өөрөө бүр заримдаа би бүр сэтгэл готрох үеч байдаг. Би хинч гэм болоогүй хинийч би амьдралд нь саад болоогүй хаа. Хинээс талхнаас нь хуваалцаагүй. Нээс чи мөнгө эмчилгээний мөнгө өгөөч гэж гуйгаагүй байх ч юм. Хүмүүс яагаад надаас ингэж төвөгшөөгөөд Тэгээд л хараа өчнөд ойлгох хэлгүй. Магадгүй ээжигийн энэ хорвоогоос халиад өгсөний дараа миний нэрээс хангалттай гарах юм чинь гээд би нэрээсээ гараадгүй. Ямар айхтар юм. Амар үзэл бод. Оо god. Ста амар фанта. Нэг тийм суут ч юм уу те. Тэр үед би өөрөө ихгүй бүр ингэж мэдмэртлээ байлаад охиныгоо харахаар тэрмээр идэг. Тэгээ сүү маань байгаад хүүхэд маань хүүхэд чадахгүй ангалтад өсөж үлээд ахын хэр ихцүү байгаа юм чи чигүй юм бэ өөрийгөө би бүр зөвхөн ээж би чи ерөө хүний сүг юм биш тэгээд ээжтэй хэлжсэн ээж юу яриад зам би чамайг ингэж өсгөөгүй шүү миний охин тэгэж яжхгүй шүү гээл тэгээд ерөөд айгүй хүн битүү нэг сар өнгөрсөн ихний нэг сар тэрнд бас миний борооч бас байгаа л да. Йоо, жирэсгээ явчлаа шүүсэ яа гарахгүй ёо. Угаасаа төрхөө мэдээр ээжж тэгээд нэмэлт цэжэл аваад өчтөр амьдралын боломж нь байхгүйгээ мэдээр ээжж хүүхдээ төрснийхаа дараа яаж хөлөх вэ гэдэг дээрээ би бас бэлдээгүй тэр бас миний буруу. Тэгээд ихний хэдэн хоног өвжаал нүсүүгээс хаагаад өвжаал өгөөдсөн тэгээд нэг сарын дараанаас эхлээд хөвчөж хөхүүлдэг бол одоо ч гэсэн би яг айгаад ингэртээ яг бүтэн нааж үзээгүй. Зүгээр л ойртож нэг гараараа хүрхчээ айтал тэгээд болцдог. Яагаад гэвэл энэ гарын маань хөдөлгөөн надад зөвхөхгүй. Миний хүүхдэд би яагаад хүүхдээ ингэж хэвч чадахгүй юм бэ гэдээ өөртөө айгүй готөрдөг. Ахтай мэдсэн. Ахтай. Стохол үзсэн. Ингэж яваа хүн ч өстой
Амар ухаан. Ангинаа сайхан тийм. Ээж өстө мундаг байна. Ээж өстө сайхан хүмүүжүүлж. Тэгээд чиний амьдралд маш олон сайн үн тохиолдсон гэдээ хоёулаа яриан туршид нилээ их гарлаа. Тэгээд тэр хүмүүс маань бүгдээр одоо чиний ярилцлагыг үзээд сууж байгаа бах. Өстө мундаг төвчээртэй охин байна оо. Хатуужил үзсэн. Яах вэ тийм мэрэгжилтий хийгээд байгаа юм бэ? Мотивашн спикийг явах хэрэгтэй байхгүй сургуулиудаар иймэрхүү юмуд яриад тийм. Эрэгтэй хүн баймгүй тийм төвчээртэй зан гараад өнөөдөр өглөө босоод намайг хүргэж өгөөл ус гизэг маань янзлж өгөөл хувцсан нэрээ маань өмсгөж өгөөл ажил маань хүргээл өрөө наавал тэгээд тэр оронд чинь хоол ундаа хийгээл хүүхдээ харна. Тэр оргийн эрэгтэй хүнээс тийм төвчээр гарахгүй. Тэгээд тийм маань зогсуулаад явж байгаа нь хүртээ баярлалаа гэж хэлье. Тэр залуу дөрөв тэнцлээ. Би дөрөвөөс тэр нөхөрт чинь дөрөв тэнцлээ. Голден баазар. Гүрхэн амтэн тий. Сайн амтэн тий. Нэг нэгэндээ төшөглөхөөр болж ш. Тийм хүн албагүй. Тэн бурхны өглөглөдөө тийм ээ. Тий. Ийм хүнийг бурхан харж үзээ тий. Бурхан харж үзээ дээрээс нөгөө хүндээ ч гэсэн төшөг болж байгаа. Тий. Тэгээд мэдээж хоёр татныхаа нээдтэй бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Жаргал хамгийн сайн сайхныг хүсье. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ оролцуулсан. Ийм жаад үлээд байгаа юм бол